зах зээлийн тогтвортой өсөлт итгэлцэл дээр тогтдог. EBRD буюу Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монголд институцийн хөрөнгө оруулалтын соёлыг бэхжүүлж, урт хугацааны капиталын оролцоогоор зах зээлийн суурийг шин түвшинд гаргасан хувийн секторт хамгийн том хөрөнгө оруулагч. Энэ нь зөвхөн санхүүжилтийн хэмжээ биш, зах зээлийн чанар, стандарт. CNBC Mongolia Changemaker Institutional Investment чаналыг Жахан Шамсиев EBRD-д гардуулж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэд захирал ахлах банкир Баасан Сүрэн эрхэмтэй ярилцж байна. Юуны дөрвөн танд шагналаст баяр хүргэе. За маш их баярлалаа. Саммитэд хүрэлцэн ирсэн бас их баярлалаа. Өнөөдрийн бас хэлэлцүүлэхээр онцлон хөндөгдөж байсан сэдвүүд болоод түүнд одоо чиглэсэн гарц гаргалгаа нь хамгийн их одоо хөндөгдөж байсан шийдлүүд ч юм уу гарц нь юу байсан бол. За өнөөдрийн арга хэмжээнд дээр манай банкны зүгээс санхүүжилттэй холбоотой панел дээр нас панелистаар суусан. Тэгээд бас энэ удаагийн арга хэмжээний одоо шигтгэ болж байгаа тэр нөгөө лайв төсөл танилцуулах арга хэмжээнд бид нар бас шүүгчнийг болж оролцсон. Тэгээ маш шинэлэг байлаа. За тэгээд энэ панелуудаас бусад танилцуулгуудаас харж байхад бол ер нь бол энэ салбар маань бас санхүүжилтийн хувьд илүү шинэлэг одоо бүтээгдэхүүнүүд бий болох одоо хэрэгтэй байгаа нь бол яг харагдчихлээ. Одоо ялангуяа нөгөө төсөл хэрэгжүүлэгчдийн маань хувьд дан ганц банкны зээл болохоор хугацааны хувьд арай богино. Тэгээд бас зардал өндөртэй тийм байгаад байгаа болохоор бас өөр одоо санхүүжилтийн арга замуудыг бол бас нөгөө хэрэгжүүлэгчд маань бол хайж байгаа нь харагдчихлээ. Тэгээд бидний хувьд болохоор яг тийм одоо төслийн санхүүжилтөд байхын тулд манай нөгөө тоглогчд маань энэ зах зээл дээрх тоглогчд маань өөрсдөө бас илүү дараагийн шатанд бас гарах хэрэгтэй болж байгаа харагдаж байна. Ялангуяа одоо хөрөнгө оруулагч санхүүлагчдын итгэлийг олоод тэдний хувьд одоо баталгааг бий болгоод тийм одоо үйл ажиллагаагаа явуулах юм бол бас тэр бүхэн нээлттэй хөрөнгө оруулах хүсэлтэй санхүүжүүлэх хүсэлтэй газрууд бол бас байгаа харагдаж байна. Тэгээд институционал инвесторуудын нэг гэж одоо бид бас тооцогдож явж байгаадаа бас их баяртай байна. Тэгэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд бол одоо Монгол улсын үйл хөдлөлийн болоод дэд бүтцийн салбарт нэлээд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийдгээрээ маш онцлогтой, давуу талуудтай. Тэгэхээр яг одоо авсан шагналынхаа үнцнийг яаж тодорхойлох вэ? За тэгэхээр юуны өмнө бол бас баяртай байна. Тэгээ энэ манай хамт олонны Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын одоо 30-35 ажилтнуудын хамт олонны маань бас шагнал байла. Тэгээд бас бид нар нөгөө банкны хувьд Монголд үйл ажиллагаа нэгээд одоо 20 дахь жилдээ явж байна. Тэгээд энэ намар бидэд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэгээд ойг маань ухцсан бас нэг юм одоо бидний үйл ажиллагааг хийсэн бүтээснийг үнэлж өгсөн шагналд бас их баяртай байна. Тэгээд түрүү хэлсэн институционал инвесторын хувьд би тэд одоо Монголын хувийн салбарт болон одоо дэд бүтц эрчим хүч болон одоо тээврийн салбарт ямар ч байсан одоо хэрэгцээтэй байгаа санхүүжилтийг өгөхийг бол зорддог. Энэ 20 жилийн хугацаанд бид нийтдээ 166 төсөл санхүүжүүлж Америк доллараар бол 3 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт санхүүжилтийг Монголд оруулсан байлээ. Тэгээ үүний маань болохоор 89% нь болохоор яг хувийн салбарт байгаа юм. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд бид Монгол улсад хийж бүтээгдсэн одоо бүх ер нь томоохон бүтээн байгуулалтуудтай бид нар ер нь хамт зэрэгцэж алхсан гэж харагдаж байгаа юм. За баярлалаа танд. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.